Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ Улаанбаатар хотод 10 цаг болсон байна. Тэнгэр телевизийн өглөөний шоу эхэлж байна. Бид технологи, entertainment салбар, хөрөнгийн зах зээлтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Өнөөдөр студид надтай хамт Нё ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе Нё. Өглөөний мэнд гана. Тэгэхээр өнөөдөр ямар мэдээллүүдийг бэлдсэн бэ? Тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр бас томоохон хөдөлгөөнүүдийг оруулсан. За цаашдаа бас яг энэ зах зээлийг бас шийдэж болох ус бас иймэрхүү асуудлууд бас хилцлээ. За өнгөрсөн шөнө бол ялангуяа томоохон технологийн компаниуд дээр бол урд хойчод харагдаж байгаагүй иймэрхүү томоохон үзэлтүүд бас босон байж байгаа. Энэ талаар бол танилцуулна тийм. Тэгэл яг сүүлийн 2 өдөр бол мэдээж Америк нэгдсэн улс цагаан ордонтой холбоотой маш олон шинэ мэдээллүүд гарлаа. Эдгээр мэдээллүүдийн дэлгэрэнгүй бид өөрсдийнхөө хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх болно. Мөн крипто салбарын хамгийн том тоглогчдын нэг болох Circle өөрсдийнхөө IPO-ыг гаргаж амжилттай зах зээл дээр нээж нэвтрүүллээ. Мөн чатботтой холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл бидэнд байна. Ингээд хөтөлбөрөө эхлүүлье. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп манай улсын 2 хөрш орны ерөнхийлөгч нартай утсаар ярьсан байна. За мэдээж Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд Орос-Украины дайны энхий хилэлцээрийн талаар ярьсан байна. За мэдээж энэ хилэлцээрийн энэ утсаар ярьсныхаа дараа Дональд Трамп бол ямар нэгэн хилцэлд бол хүрч чадаагүй гэдэг мэдээллийг өгсөн. Харин дараад нь бүгд найрамдахтад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй 90 минутын турш утсаар ярьсан байна. Энэ талаараа бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. За тэрээр Ши Жинпинтэй утсаар 90 минутын турш ярихдаа зөвхөн худалдааны дайны талаар яриа хийсэн байна. Тэгэхээр энэхүү 90 минутын яриагаа Дональд Трамп өөрийнхөө Truth Social хуудасдаа very good буюу за маш сайн яриа болсон гэдгийг бол дүгнсэн байна. Энэ нь мэдээж хөрөнгийн зах зээлд урт хугацаанд болон богино хугацаанд маш сайн мэдээ болж за өчигдөр голлох индексүүд бас баг зэргийн өсөлт үзүүлэхэд хамгийн том нөлөөлсөн мэдээлэл байлаа. Тэгэхээр Дональд Трамп болон Ши Жинпин ер нь юу ярьж байна? Тэгэхээр өчигдрийн энэ хүү утсаар ярьсан үйл явдал бол яг Дональд Трампыг сонгогдсноос хойшоо Ши Жинпинтэй хийж байгаа бол 2 дахь ярилцлага байгаа. Тэгэхээр энэ хүү ярилцлагаар бол яг өнгөрсөн сард буюу 5 сарын 12-нд Женевт болсон уулзалтын үр дүн хэтэрхий удаашралтай байгаа энийг бол илүү хурдан явуулах тал дээр бол хамгийн гол анхаарал бол төвлөрч байсан. За ингээд 90 хоногийн хугацаанд ямар ч гэсэн Хятад болон Америк улсын хоорондох тавигдж байгаа тарифын асуудал бол 90 хоногийн хугацаанд бол хойштогдсон нь бол жишээ зах зээл дээр бол маш томхон өсөлтүүдийг бол өгсөн шүү дээ. Тэгэхээр энэхүү мэдээлэл бол эргээд зах зээлийг илүү идэвхжүүлэх урт хугацаанд илүү бас эерэг нөлөөллийг үзүүлэх ийм мэдээлэл гарсан байж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэхүү утсаар ярьсан ярилцлаган дээр гол асуудал юу хөндөж ярьсан бэ гэхээр яг 7 сарын 9-өөс өмнө бол энэхүү тарифын асуудлууд буюу за Америк нэгдсэн улс бол 30, за Хятад улс бол 10-аас 15% татварыг тавих тэргүй шийдвэрийг бол эцэслэх талаар бол хилцсэн байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол яарвчлан хилцхийг бол яагаад төрөвчлж ийм гэхээр энэ 2 орон өөрсдийн амлсан амлалтууд бас биелэхгүй байгаад за тэр нь бол цаашдаа яг худалдааны дан эргэж сөхөж гаргаж ирэх бас нөхцөлийг бас бүрдүүлээд байсан. Тэгэхээр 5 дугаар сарын 12-нд Женевд за бүгд найрамдахтад ард улс бол Америк нэгдсэн улсын төлөөллөд уулзахаас өмнө за Америк нэгдсэн улс бүгд найрамдахтад ард улсын бараа бүтээгдэхүүнүүдэд 145% татвар ногдуулах, за харин Хятадын зүгээс Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүдэд 125% татвар ногдуулахыг бол зарлаад байсан. За харин Женевд болсон уулзалтын дараачаар мэдээж 90 хоног хойшлуулсан. За энэ 90 хоног хойшлуулсан хамгийн сүүлийн утсаар ярьсан мэдээллийн дараачаар бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болон бүгд найрамдахтад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин нар за ойрын хугацаанд албан ёсны уулзалт томилохоор болсон байна. Тэгэхээр ойрын хугацаанд цаг хугацаагаа томлоод за хаана уулзгаа бас тохиролцоод зөвхөн худалдааны дайны талаар ер нь яриа хэлцээрүүд өрнөх магадлалтай тийм уулзалтыг бол зохион байгуулахар болсон байна. За Дональд Трамп бол за бид хоёр ер нь бол ихэвчлэн худалдааны дайны талаар ярьсан. За Ираны талаар болон за ойрхт орондод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой өөр улс төрийн нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн зүйлсийн талаар яриаггүй гэдгийг бол мөн адил өөрийн сошиал хуудаснаа мэдгдсэн байна. Тэгэхээр ер нь
Бүгд найрамдахад ард улс болон Америк нэгдсэн улс хоёр бол мэдээж дэлхийн хамгийн том зах зээл. За энэ хоёр орны хоорондын худалдааны аймааны эргэлт гэхэд 600 тэрбум доллараар үнэлэгддэг. Тэгэхээр яг энэ мэдээлэл худалдааны дайнд яг үүсээд байгаа энээгзэгтэй цаг мөчид ер нь цэг тавих эхлэл гэж харж болох уу? Хэлгүй байх. Тэгэхээр энэ удаагийн ярьсан яриан дээр хамгийн гол онцлог зүйл юу юм гэхээр хамгийн гол шийдвэр гаргаж байгаа төвшний одоо хүмүүс бол биечилж уулзахыг бол одоо урьсан асуудал байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг энэ худалдааны дайн гэж явснаас хойшоо хамгийн анх удаага биечилж уулзах байгаа ийм тохиолдол болж ийн гэж ойлгож болно л доо. За Scott Bessent ч гэдэг юм уу Greer одоо яг энэ юуны Америк нэгдсэн улсын тарифтай холбоотойгоор оролцож ирсэн энэ томоохон одоо нэр бүхий этгээдүүд бол яг одоо цуглаж уулзна гэдэг нь бол хамгийн гол асуудал байгаа. Тэгэд яагаад ер нь бол энийг яарвчлах ёстой болчихоо гэдэг дээр зарим нэгэн одоо шалтгаанууд гарч ирсэн. За ямар шалтгаан байсан гэхлээр за 5 сарын 12-нд Америк нэгдсэн улс болон за Хятад улс хоёрын яг одоо төлөөллүүд Женевт уулзахдаа нэг зүйлийг бол ярилцсан байж байгаа. За тэр нь бол Америк нэгдсэн улсад одоо маш их таалагдсан гэсэн үг. За энэ юу юм гэхээр газрын ховор элементийн экспортыг Хятад орон нэмэгдүүлье гэдэг асуудлыг яригдсан. За энэ бол мэдээж Америк нэгдсэн улсад бол хамгийн хэрэгтэй шаардлагатай байсан зүйл гэж ойлгож болно. За тийм учраас хамгийн хүссэн зүйлээ Америк нэгдсэн улс авахаар буюу илүү их экспортыг одоо Хятад улс хийхээр болсон нь бол одоо жишээ нь Америк нэгдсэн улсад бол за тэгвэл Хятадын татварыг 30% дээр буулгая гэдэг бол хамгийн гол мессежийг өгж исэн. За гисэн хэдий ч өнгөрсөн хугацаанд бол 5 сарын 12-ноос хойшоо ойролцоогоор 20 гаруй хоног өнгөрж байгаа энэ нөхцөлд бол одоо энэ экспортын хэмжээ өсөхгүй байна гэдгийг бол Америк нэгдсэн улс одоо буруу шааж байгаа. За тийм учраас бол зарим нэгэн одоо акцуудыг бас авч ирснийг бол та бүхэн анзаарсан баг. Одоо жишээ нь Хятад оюутнууд бол сургуульд Америкт сурдаг бол яг очоод сургуульдаа явах гэхээр одоо визийг нь цуцалдаг ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо зөвхөн Харвардын сургуульд бол Хятадтай хийж байгаа энэ хүү одоо судалгаа шинжилгээний ажлуудыг зогсоодог ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлуудаар бол ерөнхийдөө боловсролын салбар дээр бол асуудлууд үүсч эхэлсэн. За ийм учраас бол төрийн тэргүүдүүд бол бас уулзаж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дараагийн төвшөнд нь гаргах бол зайлшгүй шаардлага байгаа гэдэг бол үндсэн гол санаа явж байгаа. За энэ бол урт хугацаанд мэдээж хөрөнгөний зах зээлд бол маш эрен мэдээлэл болж төгсөн байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой. За тэрээр өөрийн гол хамтрагчдын нэг болох Илон Масктай олон нийтийн өмнө за ширүүхэн маргааныг бол өрнүүлээд байна. За Илон Маск өөрийнхөө X хуудаснаа Дональд Трампын засаг захиргааны хэрэгжүүлж байгаа бодлогыг шүүмжилж за эх жил бол улсын төсөв маш их алдагдaltaй байж магадгүй гэдэг шүүмжлэл бичснээр энэ удаагийн маргаан эхэлсэн. За өнгөрсөн 2-7 хоногийн өмнө бид Илон Маск өөрийнхөө Теслада эргэн ирж байгаа гэдэг мэдээллийг өөрсдийнхөө Morning Show хөтөлбөрөөр танилцуулж байсан. За үүний дараа 1-7 хоногийн дараа Илон Маск цагаан ордноос явж за компанида шилжиж байгаа гэдэг аль биесны мэдээллүүд гарч эхэлсэн. Харин энэ удаагийн мэдээлэл дээр болохоор Дональд Трамп, Илон Маск хоёр олон нийтийн өмнө өөрсдийнхөө сошиал сувгуудаар дамжин нэг-нэгээ хурцаар шүүмжилж байна. За Илон Маскийн хувьд Дональд Трампыг за хэрвээ миний дэмжлэг байгаагүй байсан бол Дональд Трамп Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахгүй байсан. Түүнийг талархалгүй хүн гэж хурцаар шүүмжилсэн байна. Зарим Дональд Трампын зүгээс за Америк нэгдсэн улсын засаг захиргаанаас Илон Маскийн Tesla компани цахилгаан машины урамшуулалд олгодог тэр урамшууллыг бас үгүй хийх боломжтой шүү гэдэг нэм сүрдүүлгэнүүдийг олон нийтийн өмнө ил болголоо. Тэгэхээр яг энийг том зургаар нь юу яаж харах вэ? Tesla-гийн хувьцаанд бас хэрхэн яаж нөлөөлөв? Тэгэхээр 2023 оноос эхэлсэн энэхүү тарифын буцаалт буюу за $7,500 хүртэлх энэ одоо мөнгөн дүнг бол одоо тогтоож эхэлсэн байж байгаа. Тэгэхээр 2023 онд бол ойролцоогоор 2.5 сая машин, за 24 онд бол ойролцоогоор бараг 12 сая машин одоо зөвхөн энэ урамшуулалд одоо хамрагдсан гэдэг том мэдээлэл өгж байгаа. Тэгэхээр үүний зөнгөлөх одоо урамшууллыг бол одоо Tesla компани бол хүртдэг байсан гэсэн үг. Хэрвээ энийг одоо зогсоох юм бол мэдээж Tesla компанийн хувьд бол одоо борлуулалтын хувьд бол илүү одоо багасах ч гэдэм үү. Эсвэл тухайн компанийн хувьд бол ашигт ажиллагаанд бол нэлээд том нөлөөлөх асуудал байгаа. Тийм учраас бол Elon Musk зөвхөн энэ одоо EV сектор гэж хэлдэг электромашины одоо зах зээлийн татварыг
татварын буцаалтыг болиуснаас илүүтэйгээр өөр том асуудлууд байгаа шүү дээ гэдэг хамгийн гол одоо поинтыг гаргаж тавьсан гэсэн үг. За гэсэн хэдий ч бол энэ өөрөө яг Дональд Трампын хувьд бол одоо таалагдаагүй, энэ хоёр хүний хувьд бол бас хувийн одоо яг орон зайн дээр бол маш томоохон одоо сөргөлдөөнүүд үүссэн. За үүнээс шалтгаалж бол одоо жишээ нь Tesla компани өчигдрийн хувьд бол ойролцоогоор 17%-аар бол унсан байж байгаа жишээтэй. За ингээд зах зээл хаагдах үеэр бол иргэн татаж 14.3%-аар бол одоо нэг өдрийн дотор уналт үзүүлсэн ийм нөхцөлийг харууллаа. За үүнтэй холбоотойгоор бол Tesla компани нэг өдрийн дотор ойролцоогоор 150 орчим $1 билион алдаглалыг бол хүлээж байгаа гэсэн үг. За Elon Musk бол дангаараа хувь хүн дээрээ бол ойролцоогоор $34 билион одоо өөрийн хөрөнгөөс бол алдж байна гэж ойлгож болно. За энэ яагаад ингэж унж байгаа вэ гэхээр Elon Musk бол дангаараа Tesla компани бол 13.1% одоо эзэмшдэг одоо ийм томоохон эзэмшигч байгаа учраас энэ хүний одоо хөрөнгийн үнэлгээ бол унсан гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр Elon Musk-ийн хувьд мэдээж сүүлийн жилүүдэд ялангуяа Америкийн нэгдсэн улс гэлтгүү улс за бусад улс орны Европын холбооч гэсэн улс төрт бол өөрийнхөө нөлөөг тогтоохыг бол эрмэлзэж байгаа гэдэг нь хэд хэдэн тоо статистикаас бол харагдаж байгаа. За өнгөрсөн Америкийн нэгдсэн улсын сонгуульд 270 сая гаруй $, хандивлаж за улс төрийн хамгийн том хандивлагч болсон байгаа. За мөн үүний дараачаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 1-р сарын 19-нд өөрийнхөө тангараа өргөж ажилдаа орсны дараачаар засгийн газрын үр ашгийг одоо ингэж засгийн газрыг үр ашигтайгаар ажилуулах хэлцээг 4 сарын туршид бол удирдсан байгаа. За мөн ерөнхийлөгч Дональд Трамптай маргалдаж за ингээд цагаан ордноос явсан нь бол мэдээж хамгийн ихний нөлөө нь бол Tesla компани хувьцаан дээр бол мэдээж мэдэгдлээ. Тэгэхээр ер нь урт хугацаанд болон дунд хугацаанд энэ хоёр дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр эрхмийн зөрчилдөөн ер нь хэрхэн нөлөөлөх болоо хөрөнгөний зах зээл ялангуяа Tesla-гийн хувьцаанд. Мэдээж хэрэг энэхүү татварын буцаалтыг бол байхгүй болгох юм бол Tesla компани одоо нэгж бүтээгдэхүүнээр одоо маш томоохон одоо борлуулалтын одоо ийм багасж байгаа ийм орон зай үүснэ гэсэн үг. Тийм учраас цаашдаа бол энэ одоо үргэлжлэх юм бол мэдээж Tesla компанид бол маш алдагдaltaй гэж ойлгож болно. За мэдээж Tesla компани бол яг энэ EV секторын хамгийн тэргүүлэгч компани учраас тэр чигтээ энэ салбар дээр бол бас асуудал үүсэх ийм одоо магадaltaй байгаа. Тийм учраас аль болох одоо энэ салбар дээр бол ийм томоохон асуудлууд за хэрүүл маргаанууд байхгүй цаашдаа энэ татварын орчныг ч гэсэн илүү одоо тэлж өгөх юм бол яг энэ одоо салбар бол хөгжих боломжтой байгаа. За үүнээс гадна бол BYD ч гэдэг юм уу хиттийн үйлдвэрлэгч нар бол өөр бусад зах зээлүүдийг эзлээд байгаа учраас Tesla компанийн хувьд бол энэ өөрөө бас нэлээдгүй муу мэдээлэл болж орж ирсэн гэж ойлгож байна. Тэгэхээр тэгэлгүй яг хөө цахилгаан машины салбарт мэдээж үнийн өрсөлдөөн явагдаж байгаа. Тэгэхээр хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид бол за Европ болон Америкт үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудаас илүү хямд автомашиныг санал болгож зах зээл дээр хүчтөрөө орж ирж байгаа. Тэгэхээр Tesla-д өгж байгаа энэ Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас өгдөг энэ урамшуулал бол мэдээж энэ зах зээлд Tesla-гийн өрсөлдөх чадварыг урт хугацаанд бас бууруулж магадгүй гэдэг сэрэмжлүүлэхийг хөрөнгөний зах зээл дээр бий болгоод байна. За энэхүү тус хоёрын эрхмийн зөрчилдөөний үеэр бас нэгэн сонирхолтой постыг Elon Musk өөрийнхөө сошиал хуудаснаа оруулсан байна. За тэрээр Америкт жинхэнэ дундаж иргэдийг төлөөлдөг шинэ улс төрийн нам байгуулах цаг болсон уу гэдэг санал асуулгыг бас өөрийнхөө сошиал хуудаснаа явуулсан байна. За энэхүү за дэлхийн хамгийн том нөлөө бүхий хоёр эрхмийн хамтрал магадгүй бас ингээд өндөрлөж байж магадгүй гэдэг мэдээллүүд бас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар бол ил болоод байна. За дараагийн мэдээллийг хүргэе. За крипто салбарын хамгийн том тоглогчтой нэг болох Circle буюу за USDC гэдэг стейбл койн байдаг. За энэ стейбл койныг гаргадаг Circle компани өөрсдийнхөө IPO-ыг зарласан байгаа. За тус компани IPO амжилттай хийгдэж за эхний өдрөө 168% өсөлтийг үзүүлсэн байна. За Circle-ийн хувьцаа эхний өдрөө мөн $69 хаагдаж нээгдэж за $103.75 дээр бол хаагдсан байна. За нийт зах зээл дээр байгаа нийт стейбл койнуудаас бас USDC бол мэдээж 2 дугаар байрт Tether араас бичигддэг байгаа. Тэгэхээр $61.5 тэрбум USDC бол одоо яг зах зээл дээр байгаа маань. За мөн стейбл койны зах зээлийн хувьд бол хэдийнэ $250 тэрбум давсан гэдэг тоо мэдээллүүд байна. Тэгэхээр Circle ер нь урт хугацаанд ямар амжилт үзүүлэх вэ хөрөнгөний зах зээл дээр?
Тэгэхээр Circle компани талаарх бас богино хэмжээний мэдээллийг өгөх нь зөв баг. За мэдээж зах зээл дээр тэргүүлэгч одоо байр суурийг эзэлдэг Tether бол ойролцоогоор 150 орчим одоо $1 билион буюу за тэрбум $1 ийм одоо market capтай буюу зах зээлийн хэмжээтэй ийм giant ийм одоо бүтээгдэхүүн байгаа. За үүний араас бол USDC бол ордог нь тодорхой. За ингээд Circle компани хувьд бол яг өөрсдийнхөө IPO зарласнараа бол одоо 1.1 одоо $1 билион одоо хөрөнгийг бол босголоо. За ингээд $31 үнэлгээтэйгээр бол зах зээл нэгтгэхээс өмнө IPO-г бол зарлаад за ингээд зах зээл дээр буюу хоёр дахь зах зээл дээр зарагдаж эхэлсэн цагтаа бол $69 хүрч за хамгийн дээд нь бол $134 хүрснээр $31-оос бол ойролцоогоор 250 гаруй хувиар ерөнхийдөө өсөөд за эргээд бол одоо бууж ирсэн ийм нөхцөл бол харагдаж байна. За тэгэхээр энэ дээр бол нэг тодорхой хэмжээний бас шинжилгээний одоо асуудлуудыг бас ярилцах боломжтой. Учир нь бол нийтдээ $1.1 билион босгоно гэдэг бол өөрөө тухайн бизнес бол өөрөө $61 билион үнэлгээтэй байж байгаа. Тийм учраас $1.1 билион босгоно гэдэг бол өөрөө яг энэтэй харьцуулахад бол маш жижигхэн гэж ойлгож болно. За магадгүй хөрөнгө оруулагчид сонсч ирсэн бол одоо IPO хийж байгаа компаниг бол худалдаж авах нь маш том эрсдэлтэй байдгаа гэдгийг бол одоо хөрөнгө оруулагчид за хөрөнгө оруулалтын энэ зах зээл дээр домог усан одоо шинжээчд бол одоо байн тайлбарлан хийж идэг. Гэсэн хэдий ч яг ийм нөхцөлд бол одоо магадгүй хинт хөрүүлж авсан тэр нь бол хождог ийм нөхцөлтэй байгаа. Тэгэхээр нэгийг харьцах нь 61 буюу ойролцоогоор бол 61 дахин үнэлэгдсэн бүтээгдэхүүнийг бол худалдаж авсан гэж бол ойлгож байна. Тийм учраас урт хугацаанд ч гэсэн тус компани үнэлгээ бол одоо цаашаа өсөд явхад бол бас гайх зүйлгүй маа гэдгийг бол бас олон улсын шинжээчд бас энэ дээр санал нэгтэй байгаа. Тэгэхээр мэдээж цаашдаа өснө нэмэгдэх одоо ийм зах зээл учраас бол тус компани үнэлгээ бол за магадгүй тодорхой хэмжээнд бол буурахыг бол үсэхгүй. За ингээд цаашаагаа бол урт хугацаанд бол тогтвортой байх боломжтой гэж бас зарим шинжээчд бол дүгнэдэг. Тэгэхээр цар тахлын дараа 2021, 22 онуудад крипто валютын тренд бол маш хүчтэй яригдж байсан. За энэ трендийн дараа технологийн салбарт маш том өөрчлөлтийг авчирсан дараагийн тренд бол яхаа аргагүй химэл оюун байсан. Тэгэхээр химэл оюуны чатботуудтай холбоотой нэгэн мэдээлэл байна. Тэгэхээр та яг одоогийн байдлаар чатбот буюу ChatGPT дээр ямар нэгэн зар сурчилгаа рекламыг харсан уу? Хэдхэн сарын дараа магадгүй хардаг болж магадгүй байна. За энэ зах зээл онлайн зар сурчилгааны зах зээл рүү шилжих магадлал тун өндөр байгаа. За яг одоогийн байдлаар ChatGPT-ийн хувьд бол 500 сая хэрэглэгчтэй болоод байгаа. За харин тэдний хамгийн гол өрсөлдөгч болох Anthropic-ийн Cloud-ийн хувьд бол аль хэдийн спонсорууд буюу за төлбөртэй зар сурчилгаануудыг өөрсдийнхөө чатботынхаа хайлтан дээр бол оруулаад байгаа. За OpenAI компанийн хувьд бол яг энэ зах зээл рүү шилжиж байгаа гэдэг нэгэн мэдээллийг бол бид нар Instacart-ын гүйцэтгэх захирал Fiji Simo тус компанид нэгдсэн гэдэг мэдээллээс бол харж болно. За тэд өөрсдийнхөө орлогыг за илүү олон их үүсвэртэй болгохын тулд мэдээж онлайн зар сурчилгааны зах зээл рүү орох нь бол цаг хугацааны асуудал байсан гэдгийг бол шинжээчид хэлж байгаа. За яг одоогийн байдлаар онлайн зар сурчилгааны зах зээл бол $245.2 тэрбум үнэлэгдэж байгаа. Харин нийт зар сурчилгааны зах зээл болохоор $1.1 их $80 бол үнэлэгддэм байна. Харин энэний 34.7%-ийг бол Google Ads эзэлдэг байгаа. За харин Google компанийн хувьд бол мэдээж хайлтын зах зээлтэйгээ холбоотойгоор нэгэн асуудлыг бол дагуулад байгаа. За Америкийн нэгдсэн улсын зохицуулагч байгууллагын зүгээс за Google компани хайлтын системийг зах зээл дээр хууль бус монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулдгаа гэдэг зүйлийг бол дэвшүүлсэн байгаа. За энэ нь ч гэсэн шүүхтэр бол Google компани ялагдлаар өндөрлөж за давцаалах шатны шүүхтэр явж байгаа. За харин Google компани нийт орлогын нь 30 гаруй хувийг бүрдүүлдэг энэ салбараас бас өөр тоглогч нар ингэж нэмэгдэж гарч ирж байгаа нь бол өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Үүнээс гадна за химэл оюуны чатботуудын нэг сар ашиглах үн бол улам нэмэгдсээр байгаа. За энгийн ChatGPT Pro гэдэг ч юм уу тэгээ ChatGPT-ийн энгийн хувилбарууд ChatGPT Plus бол $25 үнэтэй байгаа бол за ChatGPT Pro за хамгийн сүүл танилцуулсан Google AI Ultra гэдэг үйлчилгээнүүд бол сарын $250 бол үнэлэгдэж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид химэл оюунт чатботуудыг урт хугацаанд үнэгүй ашиглахын тулд за энэ зах зээл дээр онлайн зар сурчилгааны байр суурийг онлайн зар сурчилгааг оруулж ирэх нь бол маш чухал гэдгийг бол мэдээ шинжээчд бол хэлсээр байгаа. За харин нөгөө тал хэлсэнчлэн зар сурчилгааны хамгийн том тоглогчтой нэг болох Google-ийн зах зээл бол маш игзэгтэй цаг үе дээр бол ирээд байна. Тэгэхээр
хэмэл оюун болон чатбот дээр бол зар сурчилгаа орж иж магадгүй байх шиг байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл Европын холбоотой холбоотой. За Европын холбооны зүгээс өөрсдийнхөө бодлогын хүүг 225-аас 2% болгож буюу за 25 нэгжээр бол бууруулсан байна. Тэгэхээр Европын холбоо яагаад ийм шийдвэрийг гаргав? Тэгэхээр ер нь бол улс орнуудын хамгийн том одоо шийдвэр буюу бодлогын эдийн засгийн ийм шийдвэр бол мэдээж төв банкны энэхүү шийдвэр байдаг. За Европын хувьд бол Европын нийт одоо 17-оор нэг одоо багцлсан төв банк гэж байдаг. За энэ төв банк нь бол яг тухайн одоо улс орнууд дээрх мөнгөний бодлогыг бол одоо бариад хэрэгжүүлээд явдаг ийм байгууллага байж байгаа. Тэгэхээр энэхүү байгууллагыг бол Кристин Лагард гэдэг хүн бол одоо удирддаг гэж ойлгож болно. За өчигдрийн хувьд бол энэхүү нөхцөл байдал буюу за бодлогын хүүг бууруулсан нь бол Европын холбоонд бол одоо зах зээлийг тийлэх, за ингээ бизнесүүд дээр бас хямдхан зээл олдох тэрхүү боломжуудыг бас нээж өгч байгаа ийм хэрэг байгаа. Тэгэхээр ер нь бол жилийн яг мөн үед яг энэ үед бол одоо аялал жуулчлалын салбар бол маш хүчтэй байдаг учраас Европын холбоо бол энэ аль болох одоо таатай орчныг бүрдүүлэхийг бол жил болгон яг зорж идэг. За үүнийхээ хүрээнд ч гэсэн өчтөрийн одоо энэхүү interest rate буюу бодлогын хүүг одоо бууруулсан энэ одоо үйл ажиллагааг бол хийлээ гэж ойлгож болно. За ингээд Америк нэгдсэн улстай харьцуулах юм бол ялангуяа Европын хувьд бол илүү тохиромжтой таатай байдлаар бол бизнесийн орчуудыг бол одоо сайжруулад эхэллээ. За бид бол дээрх одоо нөхцөл байдлыг бол та бүхэнд чарт зураглалаар бол харуулъя. За бидний энэхүү харж байгаа чарт зурагт бол Европ бүсийн interest rate буюу бодлогын хүүг гэж ойлгож болно. За бодлогын хүүг бол ойролцоогоор 2024 оны 4 сараас хойшоо бол үргэлжлүүлэн бууруулсаар байгаа гэдгийг бол үүнээс харж болохоор байна. За 4.5%-аас бол 215% хүртэл бол яг өнөөдрийн байдлаар бууруулчихсан байж байна. За энэ бол зах зээлийг илүү тэлэх одоо санаа гэдгийг бол та бүхэнд дурдсан. За ингээд үүнтэй холбоотойгоор нэгэн зүйлийг харъя. За Европ бүсд байгаа инфляцийн нөхцөл байдлыг бол харъя. За инфляцийн нөхцөл бол 2022 оны 11-р сард гэхэд бол 10% хүрж исэн бол өнөөдрийн нөхцөл бол 1.9% буюу зорилтод яг энэхүү 2% дээр бол бараг л байгаа буюу маш одоо сайн төвшөнд байгаа гэдгийг бол харж болно. За ингээд яг бодлогын талаасаа бол Европын холбоо бол маш зөв ажиллаж байгаа гэдгийг бол Америкийн нэгдсэн улс хүртэл үүн дээр бол одоо сайн эерэг ийм одоо комменттэй яваад байгаа. Тэгэхээр бас өөрсдийнхөө үнийг дагуулад бас өөрсдийнхөө яг нөхцөл байдлыг бол бас шүүмжилж байгаа гэдгийг бол өмнөх нэвтрүүлгээр дээр бол бид танилцуулж ирсэн. За ингээд дахиад нэгэн мэдээллийг харах юм бол энэ ажилгүйдлийн төвшин буюу нийт ажилгүй хүмүүсийн тоо хэмжээ бол Европын бүс нутгаар бол харьцангуй бага байгаа буюу яг энэ бодлогын хүүг одоо бууруулах хамгийн таатай орчин бол яг одоогийн нөхцөл дээр бүрдсэн гэж ойлгож болно. За бүгдээрээ яг энэ нөхцөл байдлыг Америк дээр ямар хөө байгаа гэдгийг харах юм бол Америкийн нэгдсэн улс 2025 он гарснаас хойшоо бодлогын хүүг нэг ч удаа бууруулаагүй буюу яг одоо 4.5% дээр бол одоо байлгаж байгаа ийм нөхцөлтэй байгаа. За эргээд инфляцийн нөхцөлийг харах юм бол харьцангуй бас буужж байгаа буюу Европтой бол ойролцоо ийм нөхцөлийг бол үзүүлж байна. За ингээд ажилгүйдлийн төвшнийг харах юм бол эсрэгээрээ өсөж байгаа ийм нөхцөл үүсэж байгаа. Ийм учраас Дональд Трамп бол одоо Америкийн нэгдсэн улсын төв банкны Жером Паулыг бол бас шүүмжлээд байсан асуудлууд өнгөрсөн 7 хоногудад бас гарч ирсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой байгаа. Тэгэхээр Европын холбоо яагаад биднээс илүү хийгээд байгаа вэ гэдэг дээр бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бол маш одоо сэтгэл дундуур байгаад байсныг бол та бүхэн санаж байгаа бах. За ингээд Европын хувьд бол энэ нөхцөлийг бол үүсгэснээр буюу interest rate бодлогын хүүг бууруулснаар бас индексүүдийн хувьд бол бас эерэг одоо ийм нөхцөлийг бол үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр Европын холбоотой нэгэн маш товчхон асуулт байна миний хувьд. Тэгэхээр ер нь Европын холбооны за мөнгөний бодлогын хүний одоо цаашдын төлөв байдалд одоо худалдааны дээр ер нь яаж нөлөөлөх вэ? За Америк нэгдсэн улсын зүгээс за хөнгөн цагаан гангийн үйлдвэрлэлийн тарифыг нь бас 2 дахин нэмэгдүүлээд 25-аас 50% болгочихсон болгоно гэдгийг бол зарласан байгаа шүү дээ. Тэгэхээр Кристин Лагардын хувьд бол яг энэ үн дээр за бид өөрсдийн барьж байгаа бодлогоо бол үргэлжлүүлээд одоо хийх буюу яг бодлогын хүүг бол бууруулна. Харьцангуй бас ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлэхгүй, инфляцийн түвшнийг тогтвортой хэмжээнд бол барина. Тэр бодлогоо бол хэрэгжүүлнэ гэдгийг бол зарласан байж байгаа. Тийм учраас Америк нэгдсэн улсаас тавьж байгаа тэрхүү яг тарифын асуудлууд дээр бол бид яг тохиролцоог хийж чадна гэдэг бол асуудлыг гол тавьж байгаа л да. Түүнээс биш бодлоготой бол өөрсдийнхөө бодлогот бол нөлөөлөл өөрчлөлт оруулна гэдгийг одоо тийм мэдээллийг бол өгөөг байж байгаа.
Тэгэхээр Chart Master булангаа эхлүүлцгээе. Яг өнөөдөр ямар эдийн засгийн суурь ойлголтын талаар мөн ямар хувьцааны ханшийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахаар бэлдсэн байна. Өнөөдөр бид Lululemon буюу за илүү жоохон тансаг зэрэглэлийн хувцсуудаа үйлдвэрлэгч жижиглэнгийн арилжаа буюу retail компанийг бол сонгож авлаа. За яагаад энэ компанийг сонгож авсан бэ гэвэл за өнөөдөр өглөө буюу зах зээл хаагдсны дараагаар бол тус компани бол өөрсдийнхөө орлогын тайланг бол танилцуулсан. За үүнтэй холбоотойгоор бол тус компанийн хувьцаа бол нэгэн өдрийн дотор буюу за ойролцоогоор after market-аар 2 цагийн хугацаанд бол ойролцоогоор 22%-аар унсан байж байгаа. Тийм учраас энэ бол одоо маш сонирхолтой кейс болсон учраас бид нар илүү чарт дээр тус компаниг бол харъя гэж шийдсэн байж байгаа. За Lululemon компанийн хувьд бол чарт зураглалыг харах юм бол бас харьцангуйгаар сүүлийн жилүүдэд бол маш өндөр өсөлтийг үзүүлсэн ийм нөхцөлтэй байж байгаа. Тэгэхээр 2020 оны 3 дугаар сар буюу ковидын дараах одоо уналтын дараа бол тус компани бол ойролцоогоор $130 үнэлгээтэй байсан бол за 23 оны 12 дугаар сард гэхэд $516 үнэлгээтэй буюу одоо ойролцоогоор бараг 2 орчим одоо нугарсан буюу маш өндөр хэмжээний өсөлтийг бол үзүүлсэн байж байгаа. За гисэдэж тус компани бол илүү санхүүгийн асуудалд орж байгаа буюу маш олон салбартай энэ салбар болгон дээр гарч байгаа зардал бол дэндүү өндөр байна гэдгийг бол бас шинжээчд бол хэлж ирсэн. За үүнтэй ч холбоотойгоор бол тус компанийн орлогын тайлангууд бол маш их борлуулалттай байгаа мөртлөөсөө ашигын хэмжээ бол харьцангуй бага байгаа гэж үзсэн учраас бол зах зээл дээр бол уналтуудыг хийгээд амжсан байгаа. Тэгэхээр 2023 онд бол тэр чигтээ ерөнхийдөө уналтын трендийг үргэлжлүүлээд за сая бол худалдааны дайнтай холбоотойгоор тэрнээс өмнөх асуудал дээр бол Дональд Трамп сонгогдсноос хойшоо зах зээл өссөн. За тэр хэсэг дээр бол 25 оны 1-р сар хүртэл бол бас тодорхой хэмжээний өсөлтийг хийсэн. За гэсэдээ чи өнөөдрийн нөхцөл байдал бол эргээд бол унж байгаа нөхцөлийг харагдаж байна. За зах зээл хаагдахад буюу өнөөдөр өглөө одоо Монголын цагаар бол 5 цаг 30 минут орчим. За Нью-Йоркийн цагаар бол 4 цаг 30 минутанд байгаа. Тэгэхээр энд бол $333 ойролцоогоор $256 хүртэл бол унсан ийм томоохон уналтыг бол үзүүлсэн. За үүнийг бол шинжээчид цаашдаа тус компани илүү одоо орлогын тайлан нь бол хасагдаа гарах ийм магадaltaй байна гэж бол тооцсон гэсэн үг. За үүнээс гадна тус компанийн CEO ч бас өөрсдийн ирээдүйн орлогын тайланг бол бас бид нар бууруулж байна. Одоо бид бол цаашдаа илүү одоо алдагдaltaй ажиллах ийм боломж руу орсон манай брэнд бол илүү хөгжүүлэх шаардлагатай байна гэдгээ зарласан учраас бол зах зээл дээр бас томоохон уналт үзүүллээ. За ингээд Chart Master-ийн буюу яг хамгийн гол асуудлыг бол бид нар энэ дээр ярьцээ. Хэрвээ энэ рейнжинд 20 оноос дэшегээ өсчихсэн энэ рейнжинд бол тодорхой хугацаанд явсан бол хэрвээ энэ доошоо унах юм бол ковидын үеийн буюу за $160 орчим руу унах боломж бол үүссэн байгааг бол та бүхэнд харуулъя. За 20 оны indecision candle буюу хамгийн том одоо нийлүүлэлтийн эрэлтийн хэсэг гэж ойлгож болно. За эрэлтийн хэсэг бол энэ ч үүссэн учраас за ойролцоогоор яг өнөөдрийн нөхцлөөс хэрвээ үргэлжлүүлээд унах юм бол дараагийн тус компаниг сонирхох хэсэг гэх юм бол 160 орчим хэсэг юм а гэж ойлгож болохоор байгаа юм а. Баярлалаа нё. Тэгэхээр дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн ерөнхийлөгчид тун удахгүй уулзах гэж байна. Энэ мэдээж хөрөнгөний зах зээл дээр хамгийн том хөдөлгөөнүүдийн нэгийг бол авчрах нь дамжиггүй. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь мэдээлсээр явах болно. Энэ удаагийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэнгэр телевизийн хөтөлбөр өглөөний мэдээгээр үргэлжлэх боллоо.